Hey guys, сайн байцгаана уу? Goku Gym салбар 7 дээр ирсэн байгаа. Өнөөдөр би өглөө жим очоод шалгаад эхэндээ энэ наад нэг камерын ар сууж байгаа гарыг гэрээс нь авч аваад 7-лоо ороод хорооллын шинэ салбар 7 салбар руу очоод үйл ажиллагаа шалгаад бас юу болж байгааг хараад тэгээд нэг одоо засвар хийж байгаа хүмүүстэй уулзаа тэгээд дээгүүр интерьерийн одоо бичиг мичигнээс тэрэндээ энэ уулзаа тэгээд юу ихэ ингээд ярилцаад тэгэл дараа нь цааш та салбар 3 руу авсан. Гомо. Гэраарэ. Яа. Салбар 3 руу очиж ажиллаа шалгая. Hello guys. Манай юу тоглоод байгаа чи зэрэг ба. Манай 3 салбар кино олдорын 69-р сургуулийн хойно. Нөө. Одоо бас удахгүй төрөмжүүд энэ ч жоохон яана шинжилнэ. Гэтэ жоохон байж байгаа. Би өөрөө ямахгүй хэдэж чадахгүй юм байна. Өөрөө. Гур дээр исэн чи энэ хоёр муудалцсан гинэ. Шалтгаан нь олох уу? Хоёр яац юм? Гол шалтгаан тааштай. Би яац. Чи чамд ер нь би л дээ. Чи гэхдээ баг уу бодвол арай тий. Яг энэ бол ер нь гэр бүлийн Гэр бүлийн л асуулт. Тий, битээр ер нь одоо хоёр гараа барь. За тэгээ цэвэрлт үнс үнсгий яг хард ёо наа гоошара. Үнсэй. Ёо. Why are you gay? Who says I'm gay? You are gay. Та хоёр тэгээд одоо буцаад өөрч байгаа гэсэн үг. Би та хоёр тэгвэл өнөөдөр та хоёр ингээд буцаад яасан болохоор би өөрөө сэтгэлээс пицца дай. За одоо захаарай. Пицца бэко энэ аль захих юм? за би захив. Чи захаад наадуу шилжүүлж наадуу яач шилжүүлж. Надаа тооцоогоо явуулч. Надаа. Одоо агаар шуултын өнөөдөр юм маргааш ирэх шинэ агаар шуултын хоолойнууд юм сайж ирлээ. Та тийм гоё ойлгосон байна. Жирхэн амар муу халчсан. Би бичлэн дээр өмнө яваасыг нь харуулъя. Манайх ердөөс юм муудаад байвал цас тийм аа ердөөсөө тиймэрхүү. Бүх салбарууд тийм. Эвдээ өрөөч гэсэн яг санийх шиг тийм муухай байдалтайсан. Одоос нь чи нэр таац юм гээл яасан чи гоё гэгэл байна. Ой танаа чи яасан тэгээд найзынхаа хаасаалцъя. Тэгэл мэдгүй болж утгүй болохоос Одоо чи муудаад чи ямар амар чи нажиг байх хэрэгтэй. Экстра хийх юм байна уу? байхгүй. За сасгийн дараа ямар вэ? Тэгэл гайгүй л шүү дээ гоё. Гонихтай нэ. Чи өчтөр 2 охинд одсон гэвчтэй. Чиний ануу яаж юм? Манай ануу над руу буцаагаал залгаал байсан. Тэгээд одоо яах вэ? Тэ хар буувдаг. Одоо энэ зөндөө охтод байна санаа зовлт. Тэ. Тэ байгаа. Зарна шүү. Йоо чи одоо юу? Чи тарай хэрэгж чам уу? Гүү зогсоод. Жохон жижигч. Нэ тийм үү? Намуна. Нам уна. I don't know. Манай мэн оо чи манай дгүй. Хоолоо хараад тань. Манцхан уу? Чи үйлдэж шааж. Пицца тэгэхээр энэ тооцоо юм чи да. Энэ хоёр эвлэрсэн. Тийм. За менежер ах хэрэг. Ой. Гоёо имэйж яхтай гоё. Бик салбар 3-ын бик. Маш өөр үргэж байгаа. Хамгийн гоё яаштай нэ. Манай 1-р салбарын гоё, манай зурагдлаач маш гоё. Манай захирал маш гоё. Бэк ганц уу. Манай ресепшн бүгдээрээ хөөрхөн гоё яаштай. Гоё байна. Чи дарахны болсон тийм. Тийм манай захирал бол яг гоё найз шиг, ах шиг айгу гоё биднийг дэмжиж ажиллагаа. Баярлаа. Ер нь бол бараг жил шахуунд ажиллаж байна. Тэр нь айгу таалагддаг. Өөрөө хэцүү юм бэ? Хамгийн хэцүү нь хим болоо. Манай бик юм болоо. Би тэр хамгийн удаа ажилласан. Хамт би тэр ер нь их юм дуурдаг юм дөө. Хоёр пиццатай хэлээ. Ой бэк танаа дүү сургуулиас $174,000 тэтгэмжлэл авсан. Чи яасан гэсэн? Би бол сургуулаа хайсан. Та намайг сургуулаа хай гэж хэлсэн шүү. Би сургуулаа хаяад харж гин үү? Юу Та намайг 3 дахь курст байхад сургуулаа хай гэсэн. Гэтэ би одоо сургууль сураад төгссөн хүмүүсээ сайхан амьдарч байна. Салбар 3 гоё юм. Тэгэл дараа нь яг төгсрөл өмнө цухтаад би 3-аас шууд ойрхон гэрлөгөө төгссөн. Манай салбар 1 лөө 64-ийн амын хайрцаг нэг салбар нэгтгэр салбар гэж явж байгаа. Тийшээ очоод бэлтгэлээ хийв. За окей guys 3-аас шалгаад 1 дээр ирээд push workout хийлээ. Та нар push хийсэн. Гэхдээ
Одоо миний яг юм бэлгийн програм юм байгаа юм чи өндөр бичлэг яг ингэж тарж болохоор одоо тэгээд заалчгүй пушин нэг олон юм ярих шаардлагагүй угаасаа дээдээс эхлээд мөрний уур хажууд хийгээл 3 толгой 2 дасгал хийгээл тэгээл гойны уурдал тэгээд жид юм уу харж байгаа л тэгээл өөрөө нэг дуртай дасгал сонгол шилбэ хийгээл хэвлийгээл сонголтоо хийгээл тэгээл воркаут дуусна. Одоо ч би халаацсан байгаа шүү. За манай Rainbow яаж юм? Тариалыг зачиг зүгээр юу харалчих. Хэвлийг харалчих. Манай энэ байгаа байдал зүгээр off season. Зүгээр ингийн үе. Яаж тий? Тэр нөгөө хөгжилтэй холбоолоо ердөөсөө баг ингээл тэмцээ орчдөг хөтөл байдаг гэж бодоо. Энэ усаа чи тийсэн чи баг ингийн үе чинь иймэрхүү тий? Тийм шүү дээ. Энэ юунаас шалчаа та genetic тэгээд. Genetic тий? Пицца хийсэн шүү дээ. Сая пицца хийсэн тэгээд. Намаа хартаа. Йоо. Магнахо. Магнахо тэгээд юу гэдэг юм аа энэ чинь? Би багш 21-тэй шүү. 30-та биш үү? Би тэгээд ойролцоогоос өөрөө хэдэн жил хичээлж байгаа л одоо? би бараг л одоо 10 жил болчихлоо. 10 жил. Одоо 21-тэй чи 11-тэй ихсэн юм уу? Тэгсэн. Тэгээ 11-ээс чи юу хийсэн? Би ихлэ барилдсан заяа. Барилдсан. Тэгээд power lifting. За штанг гэхдээ штанг үргэж байгаа. Штанг үргэж байгаа хөх чинь. Хийж жагаад тэгээд сүлд бодигийн юу орсон. Тэгээ штанг хэдэн жил хийж байгаа? Тэр барилдмаар заах уу? За штанг бол нэг 8 жил хийж. За боди. Боди нэг 4 жил. Чи оюутны авраг. Оюутны авраг 2-д орж ирсэн. Сүүлийн 3 дахь. Тий. 3-д орсон. 3-д ороо бодиг. Power. Power-ын усан аврах 4-д орж ирсэн. Тэгээ ямар амжилттай байсан? Нэг удаа төрүүлж исэн, нэг удаа 3-д орсон, шахалтаар 3-д орсон. Оо бачгаш чи баг 1 тонн өргөдөг юм шүү дээ. Хаагүй. Үгүй яа. Дэлбэр дүнгээр нэг 450 гаргаж ирсэн. 450. Тэгээ чин хийдэ. Тэр үед 59 мөстэй байдаг. 50 хийдэг нэ? 59 кг-д ордог гэсэн. Чи дүү дэлхийн топ юм биш. Гүү шүү. 50-ийн ч амар шүү дээ. 450. 50-ийн ч 230 цууд шүү. Талтаар хийдээсэн 200 би яг ид багтаа нэг 230 татсан. 30 татсан. Чи тэр үед тэгээд чинь их байсан. интернет чи чамайг интернет бол чамайг шалгаруулна шүү дээ. Нэрээ. Магна шааж ингэж магна шааж ингэж ярва хөөд. Би бүр бичлэг нь байдаг шээ. Та мэдсэн дээ. Байгаа. Би зүгээр тоглож байгаа. Амар юм байна. Бярта мó Тарзан юм аа. За six pack харуулчих. Бэна гэрэлд орсохгүй. Бэна мó жоох бэна хөө. Манай нэгийнх нь бүгдээрээ л хөвлөд юм байна уу? Гурвынх нь тэр бэг дүүгөө харсан уу? Йоо. Ой бэг үтэй. Тэмцэн дээр одоо байгаа дорж байгаас хийдэ дуцаа орсон гэж бод. Амар орчин бүр мэдэрч. It's my favorite exercise. Энэ дасыг надаа Рони Колер маань хацаач. Америкт голч юм дээр жахаж. 85. Юу? Чи ямар ядаргаатай өдрөө холт намайг дагаад ах юм? Би бэлтээ ижил та. Ямар энэ? Чи ямар их заргийнх юм уу? Аа? Өргөө эмээнийх юм уу? Юуных юм? Та нар ямар ядаргаатай? Дүүр алахгүй. Бэлтээ дундор 5 литр ус уудчих шүү. Аа, шас. Ийм нэг наа 1 литр хагас 2 литр ууд юм ба. Гой хөөж ин. Энэ бол тэ нөө цэвэр нүрсээс хийдэд юм бот юм аа.
Би бохор нүүрсээс идээд мяа исэн. Гэхдээ манай магна доржо багш надаа цэвэр нүүрс ах үзээрэй гоё болно шүү гэсэн чинь нэрээ. Тэ? Бучина бомо хабл. Засуулийн 2 дасгал бол миний төгсөл дээрээ хэвлий хийгээл тэгээл яачт. Шилбэ хийгээл дуустай. Тэгээд шинэ миний бэлгийн програм одоо нэг амар ачаалтай байхгүй. Гэхдээ би одоо энэ чаленж дуусаад хасаад тэгээд дараа нь би яг цааш нэг хэдэн боцсон байгаа. Тийшээ чиглүүл би жоохон level up хийгээд тэгээд бүр за 100 хуулгаад өгчий. Сүүлийн 3 жил 100 хуулаар бэлтгэл хийж үзээгүй. Тэгээд нэг багаараа шатаараа явна шүү дээ. Шууд нэг дор амар ачаалтай хийхгүй. Гол нь 7 ногоосоо overload шүү дээ. Progressive workout-ing багаар жингээ нэмэн, дасгалаа нэмэн, тоогоо нэмэн. Гэхдээ бүх юм нэг дор биш. Багаар амар схемтэй системтэй л юм. Бүх юм дэвтэр дээр өдөрдөж явна гэсэн үг. Одоо өрдөөсөө өөртөө нэг туршиж үзээд тэр нэг сар уургуугаад мах идэхгүйгээр, өндөг идэхгүйгээр нүүрсээсээ өрдөөсөө obvious гурван будаа цагаан будаа төмс ногоо нарийн ногоо идэл тэгэл би нэг сар гүрээгээд үзсэн. 4 сар дэглэн барьсан хүн бол өрдөөс нь хасаж бишээ. Нийлээ өөрийнхөө хувьд бол нэг зовхгүй гэж бодлоо. Хаяал мах идмээр санагдана. Гэхдээ сурцсан бол асуудалгүй. За окей тэгээд одоо манайх л яваад хэдэн рилсэн те. Тэс өнөөдөр та нар нэг миний нэг өдрийг танилцууллаа. Бэлтгэлээ хийсийн дараа тэгэл одоо гэрлөө ирээ та нарын одоо өдөр ингээд ингэсэн тэгсэн гэдээ ярьж байна. Одоо энийгээ дуусаад бас хэдэн рилс хийн. За ердөөсөө энэ миний өдрүүдний хаяа иймэрхүү ачаалтай байна, хаяа ачаалгүй байна те. Зүглээ 6 гэд босоод за баг 9 хүртэл аймд өгч ирдэг. Хот бол ойлгомжтой. Тэгэхээр миний 10 өнгөрөг бол гарах хичээдэг. Тэгэхээр миний хувьд одоо ердөөсөө өөрийнхөө бизнестэй хүн чинь ердөөсөө хүссэнгээрээ унтаж болно. Тэ 11-ээс 12-оос ч би босоод ингээд явж болно. Заавал нөгөө манай инфлюенсер 6-аас бас гэл тэ тийм байхгүй. Ердөөсөө өөрийнхөө амьдралын хэв маягда таруулаад амарч юу зүгээр. Би хаяа ингээд ядраад байвал илүү унтцдаг. Хаяа ирж жоохон ажил гарах үед өгөө тэр өөрийнхөө нойр авах цагаас басчдаг. Тэр нь ердөөсөө нэг баланстай л байх хэрэгтэй. Тэгвэл заавал би хүний 2-оос унтчаад 4 өглөө 6 сэрэн гэж байхгүй шүү дээ. Тийм үстэй. Өөр юу хөтэ. Яг залуудаа яг өглөө босдог гэсэн ердөөсөө компанид ажилладаг байсан. За 8-аас ирэхээс бол скол 6-аас одоо манай жишээ жим нэдэг бол 5-аас босоод тэгэл би ажиллагаа явдаг гэсэн. Тийм үе угаасаа байгаа. Гэхдээ одоо ийм үедээ ирсэн ч одоо заавал шаардлага байхгүй. Өөр хүсэнгэрэл байдаг. Сүүлийн үед манай хэд одоо гадаашаа явцсан би цаг зав хийхтэй болохоор үрдээс анх ирэхээс өмнө жоохон ажил дээр их төвлөрөөд жоохон reels хийгээд гоё контентээ жоохон сайжруулах юм дээр пэйжээ хөгжүүлэх юм дээр л хийж байгаа гэсэн. Тэгэхээр надтай хамт байсан. Тэгэхээр баярлалаа. Тэгээд дараагийн влог бол манай Goku Jimmy 7-гийн нээлт.